Тэгээ яагаад ингээд Денмарк бүтэн иргэсэн бэ? Яа энэ видео бүтнээр үзэх ерөөсөө хэрэггүй. Хийдүүдийг ингээд хүлэн зөвшөөрдөггүй. Кристин Шашингийг музей яддаг. Бүсгүүчүүдийг ингээд хүчнэддэг. Хор хоорондоо хутгалдаг гэмт хэрэг хулгай хилээч сурмааргүй шүү дээ. Тэгээ Денмарк улсыг буцаагаад Syria, Lebanon гэх мэт болох гэдэг учраас тэгээ хүүгээ гаргасан. Европтойгоо бүх улс төрчныг би ер нь бол мэдрэл муутай тэнийг гэж бодсон. Би буруу байж таарлаа. Яагаад гэх юм бол Денмаркт бас өөрчлөлт орж ирэх шиг байна. Тэнд улс төрчнөр ерөнхийдөө саруул эрүүл ухаантай ард түмнийхээ төлөө арга хэмжээ авч байгаа юм байна. За энэ контент хэдүүлээ хамт үзцгээе. Би энэ мэдээж орчуулна хариул. Look like a slum, but the Danish government has officially classified this Copenhagen suburb as a ghetto. We got a letter that we can't have any more residents here in Denmark. We are not allowed to be here anymore. За бидний оршин суух үнэмлэх хугацаа дууссан. Сирия улсын иргэн Сириагийн дайн дууссан. Тийм учраас эдний Денмаркт үлдэх зөвшөөрлөл нь бас дууссан. Зөв. Danish government won't renew our residence. Danish MP Бидний оршин суух үнэмлэхийг сунгахгүй байна гинэ. Яа дайн сунгагдаагүй учраас байх эрх чинь бас сунгагдахгүй. Миний бол 100% дэмжижээ. is voted by 70 to 24 to move refugees arriving on 70-24-аар их хурл дотор яг энэ хууль батлагдсан байна гинэ. Danish soil to asylum centres in a partner country, potentially outside Europe. За тэгээд эдгээр ямар шийдвэр гарсан бэ гэх юм бол Денмарк руу ирж байгаа хүмүүсийг Денмаркт үлдээхгүй, оршин суугуулахгүй өөр орн руу нүүлгэн гинэ. Яагаад гэх юм бол Денмарк улстай ингээд таарахгүй хүмүүсийг Денмарк дотор байлгах ёсгүй. Тусламж аавн хоол хүнсээр хангаж өгөх нь тусдаа тэг бараг нэг цэцэрлэг барьж байгаа гэсэн үг тэдний төлөө. Өөр улс орн дотор гихтэй. За. Very frank, people come from coming outside who commit serious crimes and do not respect our value and За би шулуухан бай гинэ. Тэг манай улс руу ирээд манай үзэл бодол, манай үнэт зүйлстэй, манай шашинд тохирохгүй хүмүүс энд байх ёсгүй. way of life. I don't think they have a place in Europe. Тэг. Денмарк гэхгүй заяа. Денмарк байх ирэхгүй гинэ. Европт байх ирэхгүй гэж байна. 100% санал нийтэлж байна. Йоо. Яагаад ингэж уддаг юм бэ? This is Denmark, a country of just over 6 million people. 6 сая иргэнтэй улс заяа. Тэгээд дэлхийн ад жаргалын индексээр Денмарк ерөөдөө тэргүүлж ирсэн шүү дээ. Тэргүүлж байгаа одоо ч гэсэн. For decades, it's been famous for being one of the happiest places on earth. Universal healthcare, free education, a society built on... За тэгээд эрүүл мэндийн даатгал улсаас боловсрал, сургуулийн систем үнгүй. Тэгээд ерөөдөө маш иргэдүүд хоорондоо маш өндөр ихтгэлтэй ер нь бол энэ нийгэм сайн ажилтдаг нийгэм баггүй. Тийм учраас эдгээр бүгдээр ийшээ явах гэж байгаа. Ханаас ийшээ явах гэж байгаа юм бэ гэх юм бол тэдний нийгэм, тэдний улс нь сүрцэн дайн майнтай. Энэ Денмаркийн буруу юу? Денмаркийн буруу биш ээ. Европын буруу юу? Европын буруу биш ээ. Диважн дотор амьдарч байгаа хүмүүс диважн дотор үргэлжлүүлээд амьдмаар байгаа. Там дотор байгаа хүмүүс мэдээж диважн руу явмаар байгаа. Гэхдээ томоохон асуудал яг юу юм бэ гэх юм бол там дотор амьдарч байгаа тэр малууд диважн руу очоод тэ диважнд тэ дасан зогцож чадахгүй хууль мойлын зөвшөөрөхгүй нийгэмдээ ингээ уусахгүй тамийн иргэдүүд диважныг эргүүлээд там болгож байгаа байхгүй юу? Тэгээд Денмаркчууд анзаарсан баг шүү. Trust and equality. But recently, something changed. In 2021, Denmark's prime minister stood in front of parliament. 2021 онд Денмарк улсын ерөнхий сайд эмэгтэй Ursula von der Leyen бол биш, Kaja Kallas шиг мэдээлэл муутай бол биш, жинхэнэ их орон хүн байх шиг байна. Тэгээд их хурл дотор юу ч хэлсэн бэ хэдүүлээ сонсцгоо. And said something that shocked the world. Тэгээд дэлхийг шокнд оруулсан гэж. We can't promise zero asylum seekers, but we can set that vision and do what we can to implement it. За. Би бол амлж чадахгүй, бид нар бол амлж чадахгүй. Гэхдээ манай улс дотор нэгч refugee байхгүй бай. Тэгээ нэгч цагаач одоо хүнийг байхгүй бай. Одоо хөл бусаар гэх юм одоо. Тэгээ. Тэр бол жоохон худлаа байх. Тэр үр дүндээ бид нар хүрч чадахгүй байх. 0 тийм хүн манай улсад байх хэцүү байх. Гэхдээ тийм алсын хараатай тийм мөрөөдөлтэй байвал яадаг юм бэ? Дахиад 100 дэмжиж байна. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө. Тэгээ 30 настай хөвцсөн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо.
Ээ 20 жилийн дараа тэтгэврэх юм. Хүү ямар сонсож байна. Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хоригдлол үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгөөс салж чадсан. Тэ энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу оншигчтэй золохгүй. Never again. Чек адилхан ийм өвчнгөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Энийн талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд уулзъя. Not fewer refugees, not stricter limits. Цагаачтуудын тоогийг багасгах нь биш ээ. Тэ. Хязгааруудын тэ зоохон биш ээ. Шалгууруудын тэ өндөрсөх биш ээ. Зүгээр тийм хүмүүсийг анханасаа оруулахгүй бай. Yes. Zero asylum seekers, period. And she Asylum seekers юу юм бэ гэх юм бол манай улс болохгүй юм байна. Танаа улсад амьдрий. Миний байр өмхий юм байна. Танаад амьдрий. Би мөнгөгүй юм байна. Чиний мөнгийг авъя. Миний энэ улс намайг тэ ингэж гин танаа улс би сайхан амьдрий. No. ended. Denmark passed a law to ship asylum seekers to Rwanda. 6,000 Denmark ямар хууль санаачилсан бэ гэх юм бол тэ asylum хүсэж байгаа хүмүүс тэ өөрийнхөө улсаас зүхтаад Денмаркт амьдрмаар байгаа хүмүүс Денмаркт амьдруулахгүй Рвандад амьдруулъя одоо бас нэг там шиг улс. Гэхдээ энийг бол би зүг гэж үзэж байна. Ягаад вэ гэх юм бол одоо энэ тэндээс энэ хаваар ингээ зүхтаж байгаа алалалалала дуракууд их шүү дээ. Ягаад Денмарк руу очиж байгаа юм бэ гэх юм бол тэнд диваж байгаа учраас. За гэхдээ эднэрт ингээ хэлчих юм бол окей, тусалж болно, хүнс мүсээр хангаж өгч болно. Дайн дуустал нь тусламж үзүүлэе. Гэхдээ та нар Денмаркт оршин суухгүй. Манай эмэгтэйчүүд энд дэргэд амьдрахгүй. Манай халамжийн системийг сүрүүлэхгүй. Манай хотыг бузардуулахгүй. Тэ? Манай сум, манай зул сарын баярыг тэ та нар тэ будаа болохгүй. Та нар яах ёстой юм бэ гэх юм бол зүхтмаар байгаа юм бол зүхтаж болно. Гэхдээ хаашаа зүхтах юм бэ гэх юм бол Рванда ингэж ярих юм бол тэд нар анханасаа Денмарк буюу Рванда руу зүхтах хүсэл алга. Яагаад гэх юм бол oh my god тэ манай улс ямар тэнэг юм бэ би Рванда руу нүүе гэсэн бодолтой хүн нэгч байхгүй учраас энийг би 100% дэмжиж байна. kilometers away, so they'd never even set foot on Danish soil. They started seizing jewelry and cash from refugees at the border. They're demolishing entire За тэгээд хил дээрээ нэвтэрч байгаа хүмүүс заяа энэ Сириагаас ирж байгаа хүмүүс ч юм уу уур газараас заяа хүмүүсийн тэр байгаа бэлэн мөнгийг хураагаад авч гин янз бүрийн алт үнэт идэл монет гих мэт чинь бүгдийг хураагаад авч гин. Яагаад вэ гэх юм бол бас зүү тэднийг тижих үнгүй биш болохоор тэднэрээс бас юмыг авах 100% дэмжиж байна. neighborhoods to break up immigrant communities. They're forcing 1-year-old children in immigrant areas to attend mandatory daycare for 25. Wow. За тэгээ исламуудыг бас нураагаад авч гин. Тэг ингээд хэдэн мянгаар хэдэн зуун мянгаар нэг дүүрэг тэ нэг хороон дотор ингээд бөөг нүрүүлэхгүй яагаад гэх юм бол тэр чигтээ ингээд Сомалия эсвэл Сирия эсвэл Ирак эсвэл Либия болчихдог байхгүй юу эсвэл Египт. За тэгээ юу гинэ гэх юм бол хүүхдүүдтэй ирэх юм бол тэр хүүхдүүд тэр чигтээ хүүхдүүдийн ингээд ээж мэж гэр бүлээс салгаад 12 сар цэцэрлэг гэх мэт чин систем дотор амьдруулж байгаа тэр чигтээ анханасаа софтверийг өөрчилж байгаа хгүй тэр бузардсан улсаас ирж байгаа софтвер хуучин тим софтвертэй хүмүүсийн дэргэд амьдруулахгүй тий шууд Денмарк дотор Danish language сураад Danish language тэг хэлийг сураад тэгээд би яагаад амжилттай Германд ууссан бэ гэх юм бол тэг цэцэрлээс анханасаа герман хүмүүсийн дунд миний иргэн тойрон нэгч монгол хүн байгаагүй тий тэгээд амжилттай герман улсын одоо нэг иргэн болсон тийшээ ууссан байхгүй юу би энэ улс 5 hours a week to learn Danish values or their тий тэгээд өдрийн 12 цаг Денмарк улсын үнэт зүйлс хууль соёл тэ сурч авах ёстой гинэ хүүхдүүдийг шууд ингээд аваад families lose welfare benefits. This тэгээ тийшээ хүүхдүүдэд өгөхгүй тийм сургалт руу орохгүй шинэ софтвер суулгахгүй юм бол та нар халамжаа тэрч алдна. Ямар зүү хууль юм бэ? Тэг яагаад германчууд энийг тэ хуулж болдгүй юм бэ? Яагаад гэх юм бол мэдрэл муутай тэнийг улс төрчнөөс болж. Яагаад англи энийг чадахгүй юм бэ? Keir Starmer isn't some far-right fringe party. This is the center-left Social Democrats. The party яа. Тэгээ энэ нам
ямар нам юм бэ гэх юм бол нэг барууны үзэл бодолтой нам биш аахгүй. Одоо нөгөө барууных гэдгээрээ би нөгөө western хэлэхгүй байна, Европ ерөөсөө хэлэхгүй байна. Зүгээр нөгөө улс төрийн спектрум байгаа шүү дээ. Зүүн, баруун, тэ энэ нам ямар нам юм бэ гэх юм бол голыг баримталдаг, тэ жоохон зүүн талтай. Тэгээ Германы SPD-тэй нэлээд ойрхон. Keir Starmer-ийн намтай адилхан үзэл бодолтой нам байгаа хгүй юу. Гэхдээ тэр намын гишүүдүүд ямар төрлийн хүмүүс бэ гэх юм бол гутлын улд олгох цүнх баригч биш юм байна. Жинхэнэ ард түмнийг хайрладаг, хамгаалдаг хүмүүс байх шиг байна. Иймэрхүү төрлийн хуулийг санаачлаа баталсан гинэ. Of the working class, the party that built Denmark's famous welfare state. And the Danish people, most of them love it. So, тэ социал-демократиет гэсэн бичсэн байна. За Германы SPD яг адилхан байна. Эдний юу исэн бэ гэх юм бол яг татварыг өндөрсгөн байна. Нийгэм халамж, ажилгүйдийн ажил алдсан бол ингээл мөнгө аавна. Тэ? Ерөнхийдөө чи Денмарк улсад нийгэм дотроо фейлдэх юм бол чи гудамжинд дуусахгүй. Тэгээ эрүүл мэндийн даатгал өнгө гих мэд чинь тийм учраас Денмарк улс ад жаргалын индексээр Европ дотор номер 1-т явж байгаа байхгүй юу? Тэгээ тийм ад жаргалтай систем яагаад ажилтдаг юм бэ гэх юм бол Денмарк улс дотор ингээ бүгдээрээ тийм хамтраад ажиллаж байгаа учраас тийм бусдаа итгэж байгаа учраас ингээ болж байгаа байхгүй. Гэхдээ баахан Африк хүмүүсийг тийшээ оруулчих юм бол тэд нар зүгээр ингээ паразит маягаар ингээ тийм явчих гэсэн үг байхгүй. Яа зүг. Minister's approval ratings hit record highs. So what? Тэгээд энэ ерөнхий сайдын ард түмний дэмжиж байгаа нь туужинцсан гинэ. Тэ approval rating тэгээ ард түмнээс ингээ асуусан 100 хүнийг асуугаад манай ерөнхий сайд ажиллаа хэр сайн хийж гинэ гэсэн хүн бол маш олон хүмүүс маш сайн хийж гинэ. Яа. Ийм амархан байхгүй юу? Happened? How did one of the world's most liberal countries become a fortress? Today on Across the Globe, we're diving into the real story behind Denmark's war on immigration. Тэгээд энэ бичлэгээрээ Denmark улсын immigration тэ цагаачдын тэр Европын бодлоготой хэрхэн амжилттай дайн зарласан бэ энэ видео. A refugee surge that changed everything. The integration crisis that nobody wanted to talk about. And the shocking policies that have turned Denmark into a model for hardliners across the West. To put it bluntly, this is a story of a country going from open arms to closed borders. Эхлээд тавтаа морилно манай улстай хүрээд ир туслая, хайрлая. Тэ ингээд ухтаж авсан юм байна. Ухтаж авсан хүмүүс нь ямар төрлийн хүмүүс байсан бэ гэх юм бол бодорцсон хүмүүс байсан байна. Тэгээд за тэ бай явжлээ, оруулжлээ. Одоо нэг Герман улс шиг тэ, Голланд улс шиг, Англи улс шиг, Франц улс шиг мэдрэл муутай тэр бодлогоо өргөжлүүлээгүй юм байна. Маш хурдан тэ засвар ажлуудаа эхлүүлээд өөрийнхөө хууль бүх юмаа ингээд засаад өөрийнхөө улс орн ард түмэн хүүхдүүд, бүсгүйчүүд тэ нийгэм халамж эрүүл мэндийн системээ аварсан юм байна. Германыг хар, Англиг хар, Францыг хар. Яг хуршчин ийм зөв юм хийж штэ. So let's trace back because Denmark wasn't always like this. Тэ ийм хатуу бодлого баримтжуулдаг байсан гинэ. Өмнө ч гэсэн жоохон султуу байсан гэж байна. Гэхдээ айгүй хурдан өөрийнхөө тэр алдаагаа ухамсараад тэ зассан гэж байна. For most of its modern history, Denmark prided itself on humanitarian values. It was one of the first countries to sign the 1951 Refugee Convention, joining the likes of Australia, Belgium, and Germany. Тэгээд 1951 онд хамгийн анхны тэр иммигрантууд азил хүсэж байгаа хүмүүстэй өөрийнхөө их орноос зугтах хэрэгтэй болсон хүмүүсийн одоо тэр хуулийн төслийг төслөөр гар үсэг зурсан улсуудын нэгэнтэй нэг нь бол Австрал, Бельги, Герман, тэгээд Денмарк. Like many European nations rebuilding after World War II, Denmark actively recruited guest workers in the 1960s and 70s, bringing in laborers from Turkey, Pakistan, and Yugoslavia to fill critical labor shortages. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа Герман улстай адилхан туркуудыг урьж оруулсан байна. Югославиас хүмүүсийг авсан байна гих мэтчлэн. Тэгээд тэр тэндээ Герман айгүй том алдаа хийсэн. Бүгднийг нэг дүрг мөрөг нэг хороолоо ингээ оруулчаад тэгээд зарим турк хүмүүс одоо 4-т 5-т үеийн амьдарч байгаа заяа. Герман хэл байхгүй. Тэ. Би бол санжийн 2003 онд Германы телевизээр нэг ТV шоу үзчихсэн заяа. Тэр бүр шок нь орсон. Тэр ямар ТV шоу тэр турк хүмүүсийг дагаа явуулсан байхгүй юу. Тэгээд нэг турк аав хүүхдтэй яг тэр нэвтрүүлэгтэр ингээд 18 дахь төрсөдөр тэмдэглэж ирсэн. Тэгээ хүүхдээ бэлэг өгөөд хоол нь оруулаад тэгээ бүгдээрээ буун баяр заяа. Тэгээ хүүхдээ магтаал чи чадлаа чи 18 нас хүрлээ. Тэгээ юундэ тэмдэглэж байгаа юм бэ би гайхаад байсан чинь төрсөдрийн баяр дууссан чинь за чи одоо миний хүү, миний мундаг хүү, миний муу хайртай хүү одоо мэдээж турк хэлээр ярьж байгаа байхгүй. Тэ.
Гэсэн чи одоо 18 нас хүрлээ. Тэгээ 18 нас хүрнэ гэдэг чинь чи одоо халамж авч болно гэсэн үг. Тэгээ маргааш хойлоо тэ тэр абайц амт дээр очно. Тэр халамжийн төв дээр очоод чи одоо гэр бүлтэй одоо нэмэр болж эхэлж байна анхны өдөр. Тэгээ ажлын байртай болох юм биш. Хүүхдээ их сургууль руу явуулж байгаа юм биш заяа. Зүгээр за одоо чи хуулийн зүгээс нас хүрлээ. Одоо чи бодит тэ бүрэн ирэхээр Герман улсын паразит болсон. Тэгээд тэрэндээ баярлаад явж байгаа хгүй. Тэгээд ганцхан тийм байгаа юу? Үгүй баха. Өөр хүнээс сурцсан байгаа хгүй юу? Тэдний ингээ соёл дотор ингээ шингэсэн байгаа гэсэн үг. Тэгээд бүр ичгүй имийг тэмдэглэж байна гэдэг чинь одоо юу гэсэн үг юм бэ те? Би шокнд орсон. За тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол Денмарк улсын иргэдүүд хүмүүс их хурлын гишүүдүүд тэрнээс сурсан байх шиг байна. Хэн сураагүй юм бэ гэх юм бол англичууд сураагүй. Хэн сураагүй юм бэ гэх юм бол германчууд, францчууд сураагүй байх шиг байна. The assumption was simple. They'd work, earn money, and return home. But Тэгээ 1950 онд хүмүүсийг оруулж ирсэн тийм бодлого нь юу байсан бэ гэх юм бол за окей бид нарт энэ үйлдвэрлэл гих мэт чинь янз бүрийн ажлын байрууд байгаа та нар ороод ир ажиллаа хий орлогоо оол гэхдээ тэгээд эзэн нэгэн цагт буцаагаад гэртээ харь. Герман тэр хүмүүс нь гэртээ хараагүй байхгүй. Тэ. Энэ сайхан юм байна. Гэхдээ би танаа хэлийг сурахгүй. Энэ сайхан юм байна. Гэхдээ би ингээд илүү татвар төлөхгүй. Энэ сайхан байна. Гэхдээ тэ би эндэ бэжлээ хүүхдүүдийг гаргая эндэ мөнхөрнөө. Гэхдээ хизээш Герман улсын иргэн бий болохгүй. Паспорттой болчихно л доо. Гэхдээ тэр соёл дотор уусахгүй гэж байгаа байхгүй юу? Тийм зав юм байсан. За Денмарк улсыг many didn't. They stayed, brought their families, and built lives in Denmark. Then, in 1983, Denmark passed one of the most generous immigration laws in Europe. 1983 онд нэлээд зөөлхөн тэ хууль баталсан гинэ цагаачдын бодлого. Giving asylum seekers strong protections and a real path to citizenship. Тэгэд asylum-аар ирж байгаа өөрийнхөө улсаас зугтсан хүмүүст ямар боломж гаргасан бэ гэх юм бол Денмарк улсын иргэншилтэй болох одоо замыг нээж өгсөн гинэ 1983. So yes, for decades, Denmark quietly accepted UN quota refugees and welcomed diversity. Back in 1980, immigrants made up just 2.6%. But Denmark улс аягүй сонирхолтой тэр цагаачдын татвар матурын орлого, зарлага хэр ашигтай юм бэ гэх мэт шин. Ганцхан Денмарк тэрийг одоо ингээд зарладаг байхгүй юу? Тэ? Голланд бас саяхан эхэлсэн. Герман үгүй хийхгүй. Яагаад гэх юм бол аимшиг статистик гарч ирэх учраас тэр улс төрчин тэр статистик гарахгүй байгаа байхгүй юу? Өөрийнхөө алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Денмарк улс тэр статистик харсан чинь бурхан мэн энэ Африкаас ирсэн хүмүүс тэ дунджаар 500 мянгаас 800 мянган еврогийн тэ насан туршдаа манай улсад алдгал үүсгдэг юм байна. Тэ жигэн паразитууд юм байна гэх. Тэгээд 1980-ад оны үеэр энд ингээ бичигдсэн байна тэ Денмарк улсын нийт одоо тэнд амьдарч байгаа хүмүүсийн 2.6% гадаадаас ирсэн эсвэл нөгөө цагаачдууд тэ Denmark's population by 2025. Тэгсэн чинь 2025 онд хэд нуурсан байна те 5 нуурсан байна штэ 2.1%-аас 12.6% болцсон байна. Энэ бол disaster. That number had jumped to 12.6%, with another 3.7% being Danes born to immigrant parents. За 12.6 иргэншилгүй гадны цагаачд юм байна. Нэмээд 3.7 ерөөхдөө гадаад төрсөн гэхдээ иргэншилтэй болсон хүмүүс юм байна. За тийм учраас баг 16% болж байгаа гэсэн үг. Төсөөлөл үзтээ автобусанд сууж байхдаа 5 хүний дунд нь нэг нь хятад хүн. Аимшиг сонсогч байгаа. Nearly all of Denmark's population growth since 1980 has come from immigration. 1980 оноос хойш Денмарк улсын хүн амын тоо баг өсөөгүй. Одоо үндсэн улсын иргэн тэнд яг Дэниш хүмүүс хүн амын өсөлт нь хинээс хаанаас гарч ирсэн бэ гэх юм бол гадны хүн. Гадаадаас ирсэн хүн иргэншилтэй болсон хүмүүс ерөөхдөө хүн амын тоог дэвшүүлсэн. За энэгээр дамжуулаад юу болт юм бэ гэх юм бол төрөөс нэмэгдэг. Ягаад гэх юм бол тэд нэр үйлчлүүлэх хэрэгтэй. Сургуулиуд хэцүүддэг. Нэг багш дээр ноогдож байгаа хүүхдүүд гих. Тэгээ эрүүл мэндийн салбар гих мэт шин. За тэг ягаад хэцүүддэг юм бэ гэх юм бол тэр хүмүүс Денмарк улс, Герман улс, Франц улс, Англи улсад ашиггүй байхгүй юу? Тэ? Яг гэх юм бол тэд насан туршдаа тэр улсад үйлчлэгээ шинээр гаргадаг, юм бүтээдэггүй, татвар төлдөггүй хүмүүс байхгүй. Тэгээд улсынхаа 1980 он 2.6% паразит байсан бол одоо 15% паразит болно гэдэг чинь төсвийн алдгалал. Сургуулийн систем, бүх нийгмийн тэр ингээд сайхан утгатай юмыг тэд нэг ингээд нураачдаг байхгүй. But here's the thing.
This wasn't a gradual change that people got used to. It was a sudden shock that changed everything. We're one of Europe's smallest countries. Welfare economy is under a lot of pressure. So we simply have to reduce the amount of people who travel up through Europe to specifically apply for asylum in Denmark. Тэгээ их хурлын гишүүн аягүй тодорхой хэлж шүү дээ. За манай энэ халамжийн систем бол Европын хамгийн найрсаг нэг нь. Тэ. Гэхдээ энэ бол Денмарк улсын хүмүүс зориулагдсан. Тэгээд ерөнхийдөө сүүлийн үед юу болж байна гэх юм бол манай энэ халамж нийгмийн систем дотор амар өндөр стресс үүсэж байгаа. Манай энэ систем ерөнхийдөө нурах гээд байгаа. Яагаад вэ гэх юм бол Европ дотроос бас хүмүүс Денмарк руу ингээд зорж ирж байгаа. Яагаад гэх юм бол тэ бидний манай диважн тэ хамгийн том онгорхоо хаалгатай цоорхоо. Тэгээд бүх паразитууд тийш ингээд зорж очиж байгаа хэрэг. Turning point came in 2015, the European migration crisis. За тэгээ 2015 онд энэ Ангела Меркелийн кризис тэгээ Сириус бүгдээр ороод ир. Бүгдээр ороод ир. Тэр дайн бас Европ НАТО өөрөө үүсгэсэн л дээ. Тэгээ Катараас тэр Газа хоолоо ингээд татахын тулд тэр бол нэг тусдаа сэдв. Over 1 million asylum seekers flooded into Europe that Jesus. year, fleeing wars in Syria, Afghanistan, and Iraq. Тэгээ Афганистан, Ирак, Сирия. Миний цаана хэн байгаа юм бэ гэх юм бол Америк, НАТО энэ гурван кризисийг үүсгэсэн. За. Тэгээд хин дээр энэ зовлон ирж байгаа юм бэ гэх юм бол Европ дээр Европ руу нэг жилийн дотор сая тэгээ Сирия, Ирак, Либиягаас хүмүүс ингэ зугтж байгаа. Denmark, a country of around 6,010,000, received 21,360. Окей. За тэгээд 6 сая иргэнтэй улс 21 мянган ийм asylum хүсэж байгаа хүмүүсийг хүлээж авсан гэж байна. За би энэ кино яаж дууссан бэ? Asylum applications in 2015 alone. To put that in perspective, Denmark received just 3,500 asylum applications in 2012, a six-fold increase in. За 2010 онтой харьцуулахад одоо 2015 онд ирсэн хүмүүсийг 2012 онд харьцуулах юм бол 6 дахин нэмэгдсэн тэр цагаачдын. Тэгээд 21 мянган хүн гэдэг чинь одоо 20 хэдэн мянган бараг за 10 мянган орон сууц тэгээ 20 гаруй сургууль гэсэн үг байхгүй юу? Ойлгож байна уу те? Тэгээ бараг нэг дүүргийн нэг тодорхой хэсэг байхгүй юу? Окей, тийм олон хүн. 3 years. That's the most in the country's entire Татвар төлөхгүй, хэл сурахгүй, хүчинд нь гэмт хэрэг history. And the problem was Denmark wasn't prepared. The system was truly overwhelmed. Тэгээ систем бараг нурах гэж. Small towns suddenly had refugee centers. Тэгээ нэг жижигхэн тосгон дотор 20 мянган хүмүүстэй тосгон дотор гинт нэг 500 юм хүн ирлээ гэж бодъё л та гэсэн. Ла гэл тэгэл өөрийнхөө сум барайл тэгэл хүмүүс арга pop up overnight. The government quietly allowed thousands of migrants to transit through to Sweden, which had more generous policies at the time. But the ones who stayed, many came with limited education and no Danish language skills. Unlike the structured guest worker program in the past, тэгээд ирсэн хүмүүс нь хэл мэдэхгүй, хэл сурахгүй, оюун ухааны коэффициент нөө үеилээд хоорондоо суудсан. Тэгээ миний контент таад IQ муутай хүмүүс байхгүй. Тэгээд нийгэмд өгөх юм байхгүй тэд нарт. За. Ихтэй авах юм зөндөө. There was no integration plan at this scale. They created a problem Denmark didn't know how to solve. За. Тэгээд Denmark улс тэг иргэдүүд их хурл хууль санаачилдаг хүмүүс ямар арга хэмжээ авах хэвээр мэдэхгүй байсан гинэ. Тэг энэ болохгүй юм байна. Шийдэл байхгүй юм байна. Тэ. Гэхдээ шийдэл байгаа. By 2016, Denmark had reinstated border controls. 2016 онд хэлийн хязгаар дахиад тогтоосон гэж. Ямар хурд болж лээ штэ. They slashed refugee benefits. And халамжийн хэмжээ мөнгийг ингээ бууруулсан гэж. Ийм амархан. Then they did something extraordinary. They placed ads in Lebanese newspapers announcing they'd cut welfare for asylum seekers by 50%. Тэгээ сонирхолтой Лебанон улсаас маш олон цагаачдууд Денмарк улс явсан гэж байна. Тэгсэн чинь Лебанон улс дотор хэвлэл мэдээллийн сонин дотор ингээ зар тавьсан гэж байгаа. Манай Денмарк улс тэ гадны цагаачдад өгж байгаа халамжийн хэмжээгээ мөнгөний хэмжээгээ 50% бууруулж байгаа шүү. Yes. Тэ? Yes. Jom бэшт тэ. Хорт цацсан орон сууц руу орохгүй байхгүй юу? Тэ? Зүг бай. The message was blunt. Don't come here. На мессеж тэ хардаа энэ шүү дээ. Тэ мессеж амар тодорхой. Бити ир. Хэрэггүй шүү. Ийм амархан. You won't find paradise. Тэгэд Америк дотор бас яг адилхан Дональд Трамп хилээ хаасан хөөгөө гаргаж байгаа шүү. Хэдэн сая хүмүүсийг одоо ингээ зөөгөө явж байгаа. Ice raids цагдаа магдаг бүгдийг шүүрээд аваад бөөн бөөнөр ингээ яаж байгаа шүү дээ. Тэгээ хүрээд ирсэн хүн дээр ял тогтооноо. Тэгээ ирэхэ болцсон. The doors were closing fast.
But why? Why did a country known for generosity and openness suddenly turn so hostile? Тэгээ яагаад ингээд Денмарк ингээд бүтэн иргсэн бэ? Яа энэ видеог бүтнээр үзэх ерөөсөө хэрэггүй. Яагаад гэвэл миний контентыг тэр чигтээ харсан юм бол бүгдээрээ мэдж байгаа те. Хийдүүдийг ингээд хүлээн зөвшөөрдөггүй. Кристин Шашингийг үзэн яддаг. Бүсгүүчүүдийг ингээд хүчнэддэг. Хор хоорондоо хутгалдаг гэмт хэрэг хулгаа. Тэгээ хилээч сурмааргүй шүү дээ. Тэгээ Денмарк улсыг буцаага Syria, Lebanon гэх мэт ч болох гэдэг учраас тэгээ хүү гаргасан. Ийм амархан юм байна. Ийм амархан. Тэгээд удахгүй энийг бусад улсуудыг хуулахаас өөр аргагүй байна. Тэгээ яагаад ингээд баг оройтчлоо шүү дээ Герман Англид. Тэгээ оройтцсан байгаа учраас хоорондоо тэгээд цус үзчихэл таарна да. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да. Яагаад гэх юм бол эний дараа чиний амьдрал чинийх болно. За энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далд хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын өгнө. Бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент, 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлбарыг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зовлонгоос салах юм бэ? Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.